За сайн уу. Хэд хоногийн өмнө би нэг Facebook дээр Монгол бичиг хэлбэр сурах арга гэдэг номын тухай бичсэн. Тэгээд хүмүүс бас нэлээд сонирхсан харагдсан. Тэр номын зохиогч гам бололтой уулзаад байна. Тэгэд ягаад энэ Монгол бичиг гэдэг номыг зохиох болвоо гэх асуудал. Тэгээд хар практикаараа сурсан гэдэг байна шүү дээ, тийм. Ер нь бол одоо бид нэг 90 онд нэг Монгол бичгийг хэрэгжүүлдэг үзүүхэн байсан. Тэгээд ихсэн шүү дээ манайхан бас нэг чамын багшаас ихлийг сурах тарих гэсэн байхгүй. Тэгээд тэр үед чинь нэг 10 жилийн сургуулиудад заан ихлээр олсон хүчийн хоордоо байсан. Тэгээ хоордоо байсан яг мэдчих хөхлөөр өөр Монголоос Монгол бичгийг багшлаар өөрчлөж багшлуулж байсан. Одоо өнөөдөр бол нэг хэсэг хугацаанд завшаалчлаа л да. Одоо өнөөдөр бол Монгол бичгийн багш нарын болсон хүч бол хангалттай болчихсон. Тэгээд энэ төр зэрэгцээ би юу хэлэх гэдэг вэ? Энэ 25 оноос бүгдээрээ 3 хос бичгтэй болох гэл байна л та. Тэгэхээр би бас энд нь одоо сурж байгаа хүмүүст цаг алдахгүй энэ үндэснээ уламжлалыг бас аль болох хурдан сураасаа гэж би бодож. Тэгээд нэг эрдэмтэн найзтайгаа энэ номыг түүх одоо тэгэл уламжлал шинжилгээ бүгдийг оруулаад ийм ном гаргасан юм. Яг миний заах юм бол их суурьяас нь их заахтай юм байна. Тэгэхээр ийм 8 зурж байгаа. Эхлээд надхас ч юм би энэ токста нэг ялгдгоос хамгийн амархаас сурсан байхгүй. За энэ үнэ хэсэглээ. Тэгээд. За эхлээд энэ тоо сурах аргын зай гэж боддог. Тэгэхээр нөгөө энэ монгол бичиг чинь хүний бие антамыг бүтцээр бүтсэн болохоор их амархан сурахаар үнэлсэн байдаг юм байна. Тэгэхээр одоо ингэж 10 тооны чинь одоо энэ кириллисийн 10 тооны чинь 2 нь хүний 2 чих 14 чих л байгаа. За тийм. Одоо нэгийн 5 9-ийн тоо чи 2 чих гэдээ ойлгочих. Яг ингэж энэ ингэж нэг Иесус буруу харсан Иесус гэх юм байна тийм. Тэгэхээр энэ юу вэ хүний зүүн чих байна. Одоо ингэ хүний ингэж зүүн чих. Ингэж чихээрээ байна. Тийм. Энэ нь болохоор ингэ баруун чих нөгөө чих харах юм бол нөгөө чих чинь энэ дэр нөгөө дэвтэмч юм уу нөгөө мориматлын нэг зэлний жахт гэдэг ингээд нэмчихдэг юм л та. Тэгэл ингээд болчих واخхой. Тэгэхээр энэ нэгийн одоо ис буруу харсан. Тэр нь зөв харсан юм ингээд ихээ өсгөөл гэж бодох ингээд болчих واخхой. Тэгэл 19. За. Тэгээ энэ чинь ингээд битүүчтэй юм аа юм чинь. Тэг. За 2 тон. За 2 тон ингээд чих байна. Чих. Тэгээ яг нэг ингээд жоохон чирэл гिचгээр ингээд болчих. Тийм. 3 тон 2 чих зэрэгцүүлэл болчих. Тэгээ орон бор бас яаж болно л та. Мэдээж тийм урыг ажиллах юм бол ингээд орон бор. Энэгээр ингээд кириллисийн ураг таад байсан юм. Ингээд ажиглаад бас янз бүрийн юм шинжлэх ухааны үндэслүүд ингээд байдаг юм биш. 4 тон их олон янзаар бичдэг тийм. За. Энэ дунд үедээ бичсэн энэ буруу харсан Иесусгийг ингээд Есүс шиг ингээд дундуур хуваагаад. Энэ бол 4 тоо. За. 5 тоо гэдэг чих биш. Яагаад гэвэл 5 тоо юу вэ? Есүс шиг юм бол одоо нэг кириллисийн юм. Яг амар шиг ч ингэж байна. Амар шиг ингээд юм уу? Арай өөрөөр яаж бас болно л тоо. Тэгээд яг арай нэг юу яаж вэ? Энэ нь болохоор ингээд зүүн чих байхгүй юу? Тэгээ энэ зүүн чих дээр юу байгаа гэхээр чихний энэ омроо шүү дээ. Энэ ингээ мемийн хийгээд ингэчлэр ингээл энэ зураг юм. Нөгөөдхийн нөгөө буруу харсан дээр мемийн хийгээл нөгөө чихний ингээл долоо гэдэг. Энэ нь зөв гэж байгаа шиг буруу харсан долоогийн тоо шиг юм байна. Надад ч ингээ хамарлах юм байна. Хамаргаа хэрэгцэн ч байна. Болгоо. Энэ 8 тоо. 9 тоо бол нөгөө юу л энэ. Тэгээ одоо энэ шатад миний чих байхгүй. Тэгээд энэ дээр нөгөө дэвтэн ч юм уу сүж ахтын гэдэг явчихсан юм. Энийг нөгөө Иесусгээ нөгөө битүүлээл. За тэр энэ бол яг нийтлэг байдаг. Харин ингэдээс зүгээр сонирхоод ингэ харахад бидний нөгөө нэгээс хүртэл тааж байгаа тоо чинь энэ бүх орчлонгийн юм нэг чихнээс нөгөө чих хүртэл амьд шиг тийм болчихж байгаа юм шиг. Энэ яг Монголчуудад хүн
амтны эрхтэн системээр хийсэн болохоор маш энгийн цаад суурийг олчих юм бол нөгөө биднээс социализм үед гэсэн манай ахтлах баруун чихэн гэлээ чихэнд авдаг. Тэгээд нөгөө чихтэй таадгүй учраас тийм байсан байх. Бид чихэн тэр маягаар хэлэхэд их амьдрал их ойрхон. За Монгол бичиг маань түрүү хэлсэн биеийн одоо хүзүү, нуруу, ахар сүүл гэдэг ингээд энэ ч одоо нийтдээ хэд болоод энүүтэй төсөөтэй тоогоор байсан. Тийм Монгол бичиг ингэж юм байна. Нас үе хүрсэн хүний хөрөнгөө түүний араа шүд 32 гэдэг. За. тэгэл юм давхарцсан өсгөр ингээд Монгол бичиг 32 байна. Нөгөө давхарцыг гасглаад 26 байна. Яагаад 26 гэдэг юм бэ гэхээр их шинжлэх ухааны үндэстэй. За. Хүний хүзүү нуруу шүү дээ тийм. За тийм. Хүзүү нь 7. За. Тэгээд сэр нурууны 12. За. Тэгээд бүслэгийн нуруу энэ бүслэгийн нурууны 5. За. Орон ахар сүүлийн 2 гээ. Тэгээд дээрээ 7, доор нь 7. Дундаа 12 шүү дээ. Ингээ 26 ахгүй. Тэгсэн чинь энэ хүний нэг антомын бүтцийг үүсгэж Монгол бичиг яг тэргээр бүтээсэн. За их шиг 7 гэж ярьдаг шиг хүзүү нэг шиг 7. Тийм, их шиг 7 тийм хүзүүний их шиг 7. 12 нэг ажиллах уу? Тийм. 12 нөгөө 6-аас 5 юу гэж ингэхлээр энэ нөгөө тэвсгэрсэж орж ирж байгаа. Тэвсгэр бос гэдэг нэг 5 юм байгаа ингээд хэлсэн ингээд та болохоор бас ороод гэж. Ахар сүүл нь юу болж таарах нь? Ахар сүүл нь харин юу болох нь вэ? Энэ нэг орхид цолох нь даа гэдэг тийм үү? Хоёр тийшээс ч юм уу. Ингээд яах юм бол ийм юм хэлээ. Бид нэг их сүрийн бид нөгөө заахгүй шүү дээ. Бид чинь бас 45 оны 1-р сарын 1-ээс хойш Монгол бичиг ингээд хайцсан юм чинь бид нэг үе хэрэглээг болохоор чинь биднээс жаа төсөө болсон. Яахгүй дээ. Тэрнээс биш маш их хурдтай дэлхийд дээрээс энэ компьютер шиг хурдтай бичиж чинь Монгол бичиг өөр юм. Минутад 100 хэрэгжлээсэн даа. Минутад нэг 60-аас 120 бичдэг гэж. Тэгэхээр дадлхан бичлэг зүгээр нэг элементээр гой бичсэн тэр чинь бол адилхан биш. Тэгэхээр энэ Монгол бичиг авьяастай бичиг юм. Морин дэлхийд нэмэлтэн дээр сууцгаа тохиолчин дээр ингээд Монгол бичгийн бие хийж хажууд нь би янтгийн юм баяж хийж явах юм надад ингээд бичдэг гэсэн. Тийм үү. Тэгээ бид энэ уламжлалаас маш төсөөлцөн явна л та уулна. Тийм. Тэгээд төсөөлчхөд одоо бид энэ хэцүүчиг байхаа гэж бодоод байгаа над гүшүүн сурцсан одоо та нар хэлж өгөө энэ загсмаар яваа гэж хэлэх гээд юм гэдэг чинь. Өөрөө би тасарсан тийм. Тэгээ ер нь би тасарсан шүү дээ. Тийм. Ямар 90 онд чи би ямар юу ч байсан шүү дээ. Одоо тэгээ миний насны өмнө юм бэ. Тийм бас бодмоор юм. Ултаа гэж залуучуудтай юу онгорч цой биш зүгээр маш энгийн юм шиг хурдан сураарай гэж. Тэр утгаар нэг. Тийм. Баг одоо манайх эрдэмтэн докторууд залтад хүмүүс бас ингэж за гэдэг. Тэгээд энгийн хүмүүсийн таны яриаг бол хүмүүс сонсоод нэрээ энэ хүн сурж яг би сурж. Яг энэ хүмүүс сурж яг сурж болохгүй гэж гэмээр юм байна. Гэмээр харин гэмээр болоод надад хэлхий гэж боддог. Тийм. Тоо ч гэсэн их сүрийн олчод хөөгөл айгүй нэмэрч гаргаж ирж байна. Тэгээд энэ хүмүүс сурж. Хүний санаа өөр технологитой юутай юм жаалцдаг. За энэ нөгөө 8-4 гэдэг энэ танилцуулъя. Энэ ингээд Монгол бичгийг сурахын тулд 8 зурлага байна. За. Тэгээ 8 зурлага сурчид туслах 4 одоо ялгах гэж яриад байгаа туслах 4 зурлага байна. Энэ 12 жил 12 цаг гэдэг чинь 12 юм. 12 жил дээр багцсан юм л юм байдаг. Тэгэхээр энэ 12-ын нас Монгол бичиг бүр. Монгол бичгийн 100 гаруй их Монгол гэдэг дүрсэн бүгдийн эндээс л бичиж нэс гажих юм юус байхгүй. Энэ амьдралд их ойрхон бичигдсэн юм. За. Тийм. Тэгэхээр энэ бол нуруу. За. Энэ бол дэтэм гэдэг нь. Юмны орой дээр аливаа юмны малгааны ингээд орой дээр толгой манай юм л та тийм. Тэгэхээр энэ дэтэм байна энэ 90-ийн яс шүү дээ. За тийм. 90-ийн яс ингэж татаа. Тэгээ хоолойг доош нь тарчихтаа энэ дэтэм гараад иж байгаа байхгүй. За надад чинь малгаан юм байна. Тэгээ энэ бол богино шүү. За. Энэ бол нөгөө урт шүү. Шилбэр гэж яриад байгаа. Энэ бол гидс одоо эмэгтэй хүний хиймсэн хүний гидс гэдэг юм одоо ингэ яг л байгаа байхгүй юу? Тийм. Хүүхдтэй хүний гидс. Энэ одоо ингэ сүүл, энэ орхицгээс авчлаг гэдэг юм байна.
Энэ нь болохоор их инклэг гэдэг. Би 2 янзаар бичсэн байдаг. Би 3 янзаар бичиж байна. Энэ дуслах одоо барууны дуслах шиг одоо манайхаар цэг гэж ярьдаг. Энэ дуслах юм л та. Энийг ингээд дээш нь өргөөд ингээд эвэр ингээд эвэр. Энийг доош нь буузгаад сүүл. Энэ одоо завж одоо шууны хамсаг, хүний хамсаг. Завж. Тийм, завж. Угаасаа хараас завж. Тийм, завжлаа гэж. Тийм ээ. Ангач юм нэг. За ингээд энэ дээр ингээд их суурин тавигдана. Яг энэ хэлбэрээр л бичигдэнэ. Өөр юусэн нэг тийм юу байхгүй. Тэгэхээр энийг би бас нэг Японы солонгосын хятадын хандууд байна шүү дээ. За тийм. Манай нэг танк тэмдэгчээр хэжим яг шүү дээ. Тэр шиг тийм хандсны хэлбэр тогтоод юм байлаа. Тэгэхээр манай тэрнээс шалтгаан ялгархан бодлоо энэ бол нэр үнэхээр бас бидний хөвгдөө хэлсэн бас л үнэхээр бодлогоор юм хийжтэй гэж би боддог. Аян харж байгаа хүний харж байгаа төрөнд төхүүлээ яасан. За одоо энэ дээр энэ горыг тайлбарлаж. Энэ горыг тайлбарлая. Гэтэл Монгол одоо кирилл А, Э, И, О, У гэдэг ингээд 7 байдаг байхгүй юу? Тэгсэн Монгол бичгээр 5 болчихж байгаа. Ам өдрийн 7 онц гэж бодлоо тийм үү? Тийм. Одоо юу ам өдрийн энэ 5 юу вэ гэвэл энэ О 2 1 Л 1. Одоо энэ биш О. О 2 1 энэ өөр. За ингээд энэ гэхээр энэ чинь 5 болчиход байгаа байхгүй юу? 7 чинь 5 болоод байгаа шүү дээ. Би заахтаа бас 3 болгочих болчихсон юм. Би заахтаа яагаад 3 болгох юм тийм учрыг тань хэлээ. Ингээд энэ дэвтэр дээр нэг шүт нэмээд үгний эхэнд аа. Энэ ганцхан дэвтэр өөрөө байгаа байхгүй юу? Тэгвэл дундаа очихоор хоёулаа нэг үсгээр нэг шиг ганцхан шүтээр бичих гэдэг. Ямар бадай юм бэ чинь? Хоёр өөр юм А гэдэг хоёр угаасаа өөр юм ингээд нэг юм бичээд идэг. Учир нь юу вэ гэхээр нөгөө үг чинь эмгээл ялгаад явчих таа. Ишиг орох шиг ялгаад явчихдаг. Өөрөө л ялгаа. Эхний үсгийг харчихдаг заавал тэрийг ялгах гэдэг шаардлага. Ялгах гэдэг шаардлага байхгүй юм. Тэгэхээр энэ ингээд универсал гэдэг юм одоо бидний ихээр бол нөгөө жолоо төлбөр хоёрыг чинь альгаар зааж болдог үстэй. Яг тэр шиг юм. Тэгэхээр амьдралдаа нийцсэн юм байна. Энэ бол нэг нийтлэг нөгөө Монгол эцгийн чинь аливаа юм нэг монголчууд 3 хоол гэдэг юм байна. Хон өдөр байлаа гэхэд өдөр өдөр орой. Хүний нас байлаа гэхэд хүүхэд нас, залуу нас, өтөл нас гэх 3 байдаг шиг. Гутал байлаа гэхэд баг гарын гутал, дунд гарын гутал, их гарын гутал гэдэг. Тэгээ их гараас арай багараас арай их гэдэг ингээд юм хэмжээд яг алдаа оноогүй ярьцдаг. За энэ хэмжээтэй. Тэгэхээр энэ үгээ ихэнд сарм гэдэг нь яаж байгаа вэ? Үгийн дундах үгийн хадагдах гэтэл энэ бол эрүүчгүйгээд орчдөг, эмрүүчгүйгээд орчдөг учраас сармаг нэлтэй. Энэ юу дээрээс ингээд энэ шиг ингэж нийлж байсан байхгүй ингээд би дагаад ингээд байж байгаа. Юус Монгол бичгийн юм л багтаг юм юм. Ингээ хоёр юм заахчлаа тий. Одоо тэгэхээр үлдэгдэл одоо 4 үсгээ заах гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр О 2 Л. За тий. О 2 М. Тэгэхээр ингээ нийлүүлээ үгээ ихэнд О-ны үгээ ихэнд Ö-ний. Үгийн дунд ингээд энэ О-ны үгийн дунд Ү-ний. Энэ хоёр бас нэг болоод явчихаар ийм байт юм. Тэгэхээр үгээ хадах тусаа дөрвөлээ нэг юм тэмдэглэж байгаа байхгүй. Их хуран үгийнхээ ирэмээр. Тэгэхээр хооронд нь холилоо ирэмээр нь ялгаад ингээд бас л ингээд ойлгох цаар ингээд эмгцэгцээ болж. Аян цаар ингээд үсэг цаараа холбоод унших гэхээр би энэ үчиг та нарт бүр ийм сайхан бичгээ бид нар ингээд нэг 60 ингээд хийсэн байна. Энийг сонсчвол юу тэр хүн юу отгоо би таах чадварсан. Тэгээ. Одоо би зөв юм чи буруу юм чи. За. Наац. За. Ингээд бодоод байгаа. Тэгээ юм хайрцдаг ухаан сайн. За би өнөөдөр ингээд хараад байгаа. Энэ цаагаар хөөтөн боглоо халуун байглаа. Малчуу наац гэж боддог.
ерөөсөө өсөг бичиг өөрөө тийм. Ийм бэлээ. Тэгээд ингээд бодглоо энийг сурцсан байвал ямар ч л байсан одоо тэгээд юмны цааш хүчнийг саваагүй гэхээр олж мэдэх гэж байх юм байл. Тийм. Та тэгэхээр өөрийгөө төвчгөн танилцуулаад байгаа чинь. Юу гэдэг ямар хоо хоббитэй бас 2-3 салбарт судлаа сонирхоод байгаа гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр би залуу насаа ингээд бас нэг тамирчин болох гэж өнгөрөөсөн. Бас нэг цэрэгт яваа бүх болох гай. Одоо энэ ардын багш болсон дамжиж шивч миний багш шүү дээ. Гэт бодохоор бас их том багштай байгаа шүү дээ. Тэгээд ингэ за нэгдүгээр тийм маа хоёрдугаар болохоор яг нөгөө болоогүй өгөхөөр тамирчин болж амьдралаа хөвөө. Тэгээд нэг ганц 2 жил би нэг багш болж хийгээд хаяа. Тэгээд янз бүрийн ажил хийсэн. Надад тэрээс бараг хийгээгүй бараг байхгүй шүү. Тэгээ өнөөдөр ингээд яваад ирсэн. Өнөөдөр би ингээд Монгол гэрэн барилга зохион бүтээгч судлаач. Тэгээ Монгол бичиг бас нэг судлаач юм да. Тийм. Тэгээд Монгол бүх бас судалдаг юм. Бас ярил бас зөндөө мэдээ. Тэгээд үеийнхэн дотор гэдэг юм уу цаг үе бас нэг эрэндээ бас нэг би хэлэх юмтай. Яг тэр нэг тал нууц янз юм байгаа л да. Тийм. Тэр бүхэн тухай бол ярихгүй. Ярихгүй. Яриул дуусахгүй тийм. За нэг юм сонирхолтой юм байна. Тэгээд бид хоёр бас дараагийн удаа гэрийн тухай нэг жижигхэн бас бэлтгэхтэй тэр гэрээр бас нэг юм хийгээд ингээд ярилцаа тохироод байгаа. Тэгээд та бүхэн сонирхвол Монгол бичиг хэлбэр сурах арга гэдэг юм. Тийм, хэлбэр сурах арга гэдэг. Зарах юм байна тийм. Заахгүй яа. Баяр шүү дээ. Заахгүй яа. Наад хүн аваад байгаа та. Тийм. Ингээд хэлэхгүй бол би яаж мэдэх юм уу? Тийм, яаж мэдэх юм. Дэлгүр тавьсан. Тавиагаа. Би дэлгүр тавьсан кодын нөгөө хэвлийн өмнө мартчихсан. Тэгээд наахаа. Боо ажилтай юм. Тэгээд ажилтай байна. Тэгээд дэлгүр тавьсан ихний хэлсэн дэлгүр тавьсан зарцгүй гэдэг жоохон тэгээд байгаа. Би яа даа. Хөлхөр яасан. Хөлөний хальтраад ятсан юм аа. Гинтэж хэд 10 цамж. За. Яасан юм. Одоо яг нь яваад юм л та. Тэгээд бас нөгөө тийм хатаас нь олчихлоо гэж юу яах. За. Нэг дэм юм. За юм байна. Тэгээд дор утас тавина. Тэгээд тав хон холбогдоод бас гамалхын номыг 90-70,000 соцсон. За тэрийг тавьчих. 90-70,000 скат. Тэгээд дуудах дээр хөргөд өгч юм уу? Тийм. Арай нүгээрээ тулаад явах. Гүү. За баярлалаа.